Анх бол дөнгөж нөгөө нэг контейнер чимлэг тээвэрч шилжиж хахад хятадууд өвөр монголчууд бүгдээ өөрсдөө өөрхийн нэрээр нөгөө контейнер худалдаж авч байгаа шүү дээ тий. Контейнерт өөрсдөө нөгөө хүмүүсийн бизнес эрхлэгчдийн ачаа бараг аваад ингээд гаргахын зорилготой. Эхний ээлжинд нөгөө нэг задгаа тээвэр шилжтлээ. Контейнерын үнийг гаргаж аавна. Тэгээд бид нэг юм нэмж байгаа маа гэж хэлчихсэн. Зөвхөн хятадуудаас хамааралтай юм шиг бүх юм ойлгогдчихсэн л та. Тухайн үедээ бол одоо үед болохоор Монголын зүгээс мэдээж хоёр улсын дипломат харилцаа гэж бас юм байна шүү дээ тий. Бүхэл бүтэн улс гүрэн бэжж одоо энэ үний асуудал дээр дипломат уулзалт хийгээд үн булгалтал дээр өөр ямар ч боломж болцоо байна. Энэ ачаа бараг хурд ирүүлэх ямар болж болцоо юу ч хийхгүй байгааг нь харахад энэ бол зөвхөн л дээжүүл хоорондоо ярьж тохиролцоод ашиг хүртэж байгаа асуудал гэж бид нар бодож байгаа. Ард иргэн хохирж идэг, жидэн бис зэрэг хохирч идэг. Одоо энэ жолоочдыг хүртэл шахаад гаргачлаа штэ. Тэд нар ч өчнөө зээлтэй хүмүүс байж байгаа. Тэгээд уус өөрөө орчлоо штэ тий. Худлаа усаас үнгүй тээвэрлж өгнө гэдэг нэрийдлэр гэтэл ашиг аваад байгаа байхгүй юу. Тэгэхээр ерөөсөө л жижиг бизнес эрхлэгчтэй улсаас тэр чигээр нарчиж хаяал дэмжих юм юу ч байхгүйгээр өөртөө зохиож орж иж өөртөө ашиг хүртэх сонирхолтой ийм л төр зэсэгтэй бид нар байна.